Өнөөдрийн ярих цувралал 12 настай эхрүүд болох Диппер болон Мэбл нар зуны амралтаараа Гравити Фалс хэмээх хачирхалтай хотод амьдардаг. Стен гэх хавхандаа ирдэг. Стен ах нь зуулцтай хөөрж мөнгө олдог, нууцлаг оохойг газар ажиллаулдаг. Үнэх хэрэгтэй энэ хот нь бодит магсууд, нууц кодууд, юр бусын үзэгдлээр дүүрэн газар юм. За ингээд хідүүлээ цувралдаа орцгоё. Цуврал маань эхлэхэд Диппер Мэбл хоёр нэгэн голфмент эрх хөлөглөн аврагтаа магсаа цогтож байгаагаар эхэлдэг. Диппер та нар магадгүй намайг яагаад магсаа цогтоод голфмент эрх унаад явж байгааг гайхаж байгаах гэж хэлдэг. Тэгээд үйл явдал хэдэн 7 хоногийн өмнөх рүү буцдаг. Тэдний эцэг эх цэвэр агаарт гар гээд Оригомужийн Гравити Фалс руу Стен ах руу явуулдаг. Стен ах бол нууцлаг оохойгийн газрын эзэн, тэрээр жуулчлалд зориулсан хуурамч үзмүүд үзүүлж тэднийг зайлаж мөнгө олдог нэг. Дипперт энэ хот маш хачирхалтай санагдаж байлаа. Нэг өдөр Стен ах Дипперийг явж сурчлагын самбарахад гээд хөөж гаргадаг. Диппер ойроо ороод нэгэн хуурай мод руу хадаас цогтол төмөр зөхөж байгаа дуу харна. Тэр модыг шатлагдал нууц төмөр хаалган дотор удирдлага дарахад газар дороос нэгэн нууц хайрцаг гарч ирнэ. Хайрцаг дотор 3 гэсэн дугаартай, 6 хуруутай, гарны зурагтай өдрийн тэмдэглэл байлаа. Тэр тэмдэглэлийг нээж үзтэл би Гравити Фалсын нууцуудыг 6 жил судалж байна. Энд хинч итгэж болохгүй аюул гэсэн бичиг байв. Диппер үүнийг уншиж байтал Мэблийн тараас нь гарч ирээд зочоодог. Мэбл өөрийгөө шинэ найз залуутай болсон тэр нь одоо ирнэ гэж зарладаг. Мэблийн шинэ найз залуу нь Норман гэдэг. Тэр маш сонин үргэлж үүдэнтэй цамцтай алхахтай яг л хөвтөл шиг хавг нүүрэн цөөхөр. Диппер өдрийн тэмдэглэлээсээ зомби гэсэн хэсгийг уншаад Норманыг зомби байна гэж шууд сэжгэлдэг. Тэр камераар Норманыг тагнаж Норман гараа унаагаад буцаага залгаж байгаа бичиж авдаг. Гэвч Мэбл үүнд нэтгэхгүй хайраа чуурлаж Нормантай болцохоор ойр явдаг. Мэбл Нормантай ойн цорхоод олцсон. Норман Мэбл би чамд хэлэх нэг нууц байна. Гэхэд Мэбл түүнийг зомби гэж айж эхэлдэг. Гэтэл Норман цахилгааны хадтад дотроос нь 5 жижигхэн одоо гарч ирдэг. Тэд биенийхээ дээр зөксөж Норманыг бүтээсэн байж. Ахлах Жип Мэбл бид одоонод байна. Бидэнд хатанхаа хэрэгтэй байна. Жип бидэндээ хэрэлгэж толгодог. Мэбл татгалцахад тэд түүнийг олсоор хүлж авч явахыг оролдог. Яг энэ үед Диппер голфмент эрэхтэй гарч ирж Мэблийг аваад цогтно. Одоонуудаа нэг цэцгээ гэж хашгираад хідэн 100-аараа цуглаж биенээсээ зорсон. Тийг нь томоотой мангас болдог. Тэр авраг мангас ихрүүдээ араас хөөж мотыг үнцгээс уг татна шидэж байв. Тэд нууцлаг оохоны гадаа ярьж мангасуудтай нүрт болдог. Диппер тэмдэглэлээсээ тэднээс бол талыг хайсан ч тодорхойгүй гэсэн бичиг хэлээ. Энэ үед Мэбл нэгэн ухаалаг аргасддаг. Тэр Жефэд за би зөвшөөрч байна. Намайг ав гэж хорно. Жеф баярлан Мэблийн гар дээр бүгд зүвх гэж ойртоход Мэбл артаа нусан навч үлээлэгч гаргаж ирээд Жефийг сорж аваад буцах тавчийг нь даран авраг мангасын нүүрлөө буудаг. Ахлагчин шитгэдэг бусад одоонууд айж мангас бутран унаж бүгд ойроо цогтдаг. Төгсгөлд нь Стен ах хэрүүдэд бэлэг дурсгалын дэлгүүрээс нэг зүйл үнгүй авахыг зөвшөөрнө. Диппер ихэр нарс модтой малгай сонгоно. Мэбл дигээтэй буу сонгодог. Тэр өрөөндөө ороод дигээгээр цонхор будаж би үүнд хайртай болцголоо хийж гашгаардаг. Диппер өөрийн тэмдэглэлтэй энэ хот миний бодож байснаас сони юм. Гэхдээ би одоо Мэблтэй хамт байв болохоор юунаач яахгүй гэж чичээд онцдог. Стен ах шүн ганцаараа үлдэхдээ ундааны автомат машиныг нууц котоор онгоолгож хааны цаанд байгаа нууц лаборатори руу орж байгаагаар анги тусдаг. Дараагийн анги маань нууцлаг оохайн галтааванд эхэлнэ. Мэбл Диппер хоёр өглөөний цагаан удсан. Мэбл сон дээрээс хүний хэмжээтэй хамстар бөмбөг хаадаг. Харин Диппер мангасан зураг дарах юм бол маш их хүн мөнгө авна гэдэг зархаардаг. Гэтэл аав ах Стен тэр өдөр дэлгүүрээ хааж гэр бүлийн өдөр болгон загсанд явахар шийдснээ дуулгадаг. Гравити Фалсын нуурын ирэгдээр Маккет гэх галзуу хөвгүн хашгиран гарч ирнэ. Тэр усны авраг мангас миний завыг өвтчихлээ. Тэр авраг мангас нууранд байна гэж галзуу хүн шиг арилна. Хотынхан түүнийг шоолж цагдаа нар түүнийг хөөж авалдаг. Диппер тэрийг сонсоод өглөө сонин дээрээс хардаг мангасын зураг даруул их мөнгө өгөөч юм гэдгээ Мэблд харуулдаг. Мэбл хүний хэмжээтэй хамстар болоо авна гэд тэр хоёр мангасын зургийг дарахаар болдог. Стен хүүхдүүдийг өөрийнхөө зайн дээр суулгах гэж чахна. Гэтэл Суус өөрийнхөө маш гоё хөгжмөнтэй орчин үеийн завтаа гарч ирээд хүүхдүүдийг өрнө. Диппер Мэбл хоёр Стенийг би дуудахгүй буцаад ирнэ гэж хураад Суусийн зайн дээр суун мангасыг хайхаар явна. Стен тэднийг явж байхыг хараад маш их гомдож ганцаар болцдог. Суусийн завин дээр Диппер 17 ширхэг нэг удаагийн зургийн аппарат бэлдэж Мэбл өөрийгөө Мэбл аратан гэж нэрлээд хөгжөлтөнө. Тэд нуурын дунд хаал руу очино. Тэнд очиход асар их мандтай бөгөөд арал дээр халиунууд бөөнөрөө цугласан байдаг.
Дипер нэг аппаратнаасаа болоод мебелтэй маргаалж байтал гинэт ман дундаас аврах том урт хүү зүйтэй мангас гарч ирнэ. Мангас тэднэрүү дайрч хүүхдүүд болон сүнс завираагаа гүйж сууна. Мангас тэднийг усан дээгүүр маш хурдтай хөөчихлөн хөөцөлтөний үеэр дипер сандрах бүртээ зургийн аппаратууд нэг нэгээр нь усан дунгаж эвдэж эсвэл буруу тийш нь дарж дуусгана. Тэд арал доторх хад асах дундуур цуцаар хүрхрээний цаанд байх нарийн агуу руу ордог. Мангас агуу нарийн хэсэг толгоороо гацж орхино. Дипер хамгийн сүүлчийн аппаратаараа бариад яг авах гэтэл мангасын толгой дээрээс чулуу унаж мөрөхөд төмөр дуугарч цахилгааны оч үсэрдэг. Дипер мангасын нуруун дээр гарч нэгэн хавхлыг нэтэл дотор нь мак гэдэг өвгөн нөгөө мангасыг өдөртөө сууж байлаа. Авраг усны мангас бол ердөө л макакатын бүтээсэн авраг том робот байж таардаг. Макакат өвгөн яагаад юм хийсэн бэ гэхэд миний хүү надтай загслах завгүй байдаг. Тийм болохоор би ийм том мангас хийвэл тэр намайг анзаарч магадгүй надтай ярилцах гэж бодсон юм гэж хэлнэ. Энэ дипер мебель хоёрт маш хүчтэй тусдаг. Учир нь тэд ч гэсэн стен авах ахыгаа яг ингэж ганцаарцуулж орхисондоо харамсдаг. Хүүхдүүд сүүсийн хамт стен авах ах дээрээ буцаж очиод стен тэдэнд гомдсон хэвээр байсан ч хүүхдүүд түүний хуучин завин дээр суугаад түүний ярьдаг хүнийг өгөөшөөр тоглоомыг нь тоглож хамтдаа хөгжилтөнө. Стенч баярлаж тэр таамтаа нэгэн мартагдчихгүй гэр бүл өдрийг өнгөрөөдөг. Ангийн хамгийн сүүлчийн секундэд камер нуурын гүн рүү шумбана. Тэнд яг макакетийн роботтой адилхан. Гэхдээ жинхэнэ амьд авраг усны мангас хайсныг аппаратыг залгиж байгаа нь харагдсанаар анги дуустдаг. За ингээд Gravity Pulse-ийн маань 1-2 дугаар анги нь дуслаа.